За сайн мэцгаа манай крипто пожингийн дараагийн эпизод үгээр эхэлж байна. Тэгээд чи шилээ болтона ширэний харааны шил биш үстэй. Нэрээ тийш тийм туяаны шил баггүй. Тий. За одоо эхэлж. За манай крипто пож эпизод тавтан байна л. Тэгээд энэ удаагийн эпизодороо бид маркет апдейт жоохон мэдээлэлтэй холбоотой юм ярьж эхлээд тэгээд дараагийн хэсэг рүүгээ орохоор пожинж болох coin руугаараа тэгээд дуусгах гэж бодож байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт манай channel маань 3 эпизод оруулсан ба тий. Тэгсэн шүү дээ. Тэгээд 3 пожиндх зос юу ирсэн блэ өнгөрсөн эпизод дээр чинь. Асуулт хариулт ярьсан. Пожинд хадлуунаг ярьсан. Луунаг хөргөссөн. Тийм. Тэгээд 12 орж ирсэн. Тийм. Крипто дээр яригддаг хэллэгүүдийг оруулсан тий. Өргөн хэллэгдэх тийм хэллэгүүдийг оруулсан байгаа. Тэгээд та нар тэрийг үзээгүй байх юм бол энэ эпизодын сүүлд оруулчих линкийг оруулчих. Ороод үзээрэй. Тэгээд бас таалагдах юм бол лайк хийгээд subscribe хийж амжаагүй байгаа subscribe хийгээрэй гэж хүсмээр байна. Тэгэхээр тэгээ энэ дэр нэмээд бас юу хэлчихье гэж бодсон бэ гэхлээр манай channel-ийн чигстэй юм Instagram юу нээсэн те Instagram аккаунт нээсэн байгаа. Тэгээ тэрийгээ ер нь одооноос яаж хэрэглэе гэж бодсон бэ гэхлээр одоо том мэдээллүүд гарахад нь цаг тухайд оруулаа явчих гэж бодсон байхгүй. Тэгэхээр угаасаа амар юм билээ л те. Тийм гоё юм. 3 дахь болгон бичлэг гаргахыг хүлээхгүйгээр цаг тухайд нь оруулаа явчих гэж бодсон байгаа. Тэгээд манай description дээр оруулсан байгаа линкийг одоо follow хийгээгүй байгаа бол ороод дагаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр энэ 7 хоног гарсан том мэдээлэлээс эхлээд яриа явчих те. Тэгэхээр ер нь бол өчигдөр 2 дахь өдөр нэг Dallas Mavericks-ийн эзэн Mark Cuban штэ. Ellen DeGeneres гэдэг шоу байдаг те. Айгу хөвчлөлтэй шоу байдаг 2 дахь өдөр болгон гардаг. Тэрэн дээр Mark Cuban маань ороод ер нь Doge-ийг энэ 7 хоног нэлээд памптах байх гэж яриад байгаа юм билээ хүмүүс. Ellen DeGeneres дээр орсноо крипто яриад байгаа юм уу? Тий. Doge биш үстэй. Тэгээ Doge-ийг сурталчлаад өчигдөр ярьсан байгаа байхгүй. Doge тэгвэл $1 хүрэх юм байна л да. Хүрчих байлгүй дээ. Чиний Doge яах вэ? Начин Doge биш дээ. Би ч гэсэн Doge. Манай зөв шаардсан нууцаар авсан гэж байна. Гэтэ авсан ч байгаа юм лээ мэдгүй. Энхүүш тэгтээ Doge дээ шүү дээ. Цаа чи. Энхүүш зөв юм гараа. Тийм байна. Тийм. Тэгээд бас өчигдөр Ellen дээр Mark Cuban ярьсан байгаа. Тэгээд энэ хагасаа өдөр бас нэг Saturday Night Live гэж шоу байдаг шүү дээ. Тэрэн дээр хиний Tesla-гийн Elon Musk орж host хийн гэд ярьсан байгаа. Тэгээд мэдээж бас Doge-ийн талаар ярих байх гэж хүмүүс таамаглалтай юм байлээ. Tesla нөгөө биткойн зарсан гэдээ гараад усна гэсэн жоохон фод үс гэж оруулсан. Тэгээд 100 хэдэн сая долларын жил ашиг хийсэн билээ шүү дээ. Харин зарсан тийм. Хөөргөн ашиг хийсэн байл шүү дээ. Үлдсэн биткойнын сая чи бараг 2.5 биллион. Харин тийм. Тэрнээр тэнцгээр болсон байна. 1.5 авах шүү дээ. Тийм. Нэг ашиг хийсэн юм байна. Тийм. Энэтэй холбоотой бас нэг сочи ярьчлаа л да. Tesla-гийн Elon Musk юугаа зарсан гэж зарим хувийн зарсан биткойнийхоо. Тэгээ юу гэсэн бэ гэхлээр бас тэрнтэй холбоотой хүмүүс бас нэлээд фод болоо жоохон уналтанд явж байсныг хэлэхүү те. Нэлээд жоохон хүмүүсийг жоохон сандрахсан байлээ. Угаасаа сандрахсан. Гэхдээ тэрэнд нь хараа Elon Musk юу гэж хэлсэн бэ гэхлээр нөгөө нэг сая эхний жилийн улирлын орлогын репорт дээр 1 сард нөгөө нэг 1.5 тэрбумыг авсан шүү дээ те. Тэгээ тэрнийхээ 10%-ийг нь зарсан гэж мэдээ гаргасан. Гэхдээ яг хуу тэрэн дээр нөгөө нэг tweet хийсэн байсан чинь Dave Portnoy гэдэг бас нэг public figure хүмүүсийн олон танил хүн байдаг хгүй. Энд Америкт зөндөө хүмүүс мэддэг. Тэгээд тэр юугээд reply хийсэн байсан бэ гэдгсэн чинь Elon Musk угаасаа ингэж 1 сард баахан юу авч $1.5 биткойн авч памп хийчихэд тэгээ одоо зараад ингээд үнийг нь дав хийж байгаа юм уу тэгээ тийм маягийн tweet хийсэн байсан хгүй. Тэгсэн чинь тэрнүүн Elon Musk reply хийнгүүтлээ би яагаад нөгөө нэг би бол өөрөө хувийнхаа биткойныг зараагүй. Гэхдээ Tesla компанийнхаа 10% барьж байгаа биткойноо зарсан. Яагаад тэгэхээр нөгөө юу хийж байгаа шиг пицца хийж байгаа шиг тийм нэг хөшөө. Бүрээ тавлаа. Тэр чинь видеоны дундор хоол захиалаад байгаа юм. За тэрийгэ болъё. Go ahead. Тэгээд яагаад нөгөө нэг 10%-ийг зарсан бэ гэхээр компани баланс шит дээрээс кэш байлгаснаас дээр гэдгийг нь харуулах гэдэг нөгөө liquidity-гийн кэшнаас бэлэн мөнгө байлгаснаас дээр гэдгийг нь харуулах гээд тэгсэн ингээд reply хийсэн байлээ тэр залуу руу. Гэтэ яг угаасаа хүн болго Michael Saylor шиг байх албагүй шүү дээ. Тийм угаасаа компани чинь ашиг төлөв байгуулгын чи ашиг хийсэн бол тодорхой хувийн зарах тал зүгээр шүү дээ. Жирэмтэй л адилхан л байхгүй. Харин тийм. Тэгээ тэрийг л тайлбарч хийсэн байлээ Elon Musk өөрөө.
Тэгээ дараагаар нь сая нөгөө Dallas Mavericks-ийн Mark Cuban-ыг ярьсан шүү дээ. Тэрнтэй холбоотой бас Mark Cuban tweet хийсэн байсан. Тэрэн дээр юу гэсэн бэ гэхээр Dogecoin-ийн өсөлт нь одоо Robinhood-ээс болоод жоохон сүргээр нөлөөтэй байна гэд tweet хийсэн байлээ. Тэр нь яагаад гэхээр бүгдээр мэдж байгаа шүү дээ. Robinhood дээр чинь ингээд гүйлгээ хийнгүүт гадагшаа гаргаж болдгоо тий трансфер хийж болдгоо зөвхөн зарж иж гадагшаа гаргаж болдог баг тий. Тэгээ тэрнтэй холбоотойгоор юу Dogecoin-ийн үнэ ингээд ихсэхэд дэшээ пуужинтахад нөлөөлөд байна. Сүргээр нөлөө юу үүсгэж ингээд tweet хийсэн байлээ. Яг тэгэхээр Dallas Mavericks чинь юу Dogecoin-оор гүйлгээ хийгээд эхэлсэн. Багийнхаа нөгөө нэг merchandise ticket sales centerт гүйлгээ хийгээд эхэлсэн болохоор тэрийгэ бодоод бас Dogecoin-ийн transaction fee багаж магадгүй. Төстэй өөр юмсан блокчейн тоочос тий. Их тэр юм биш. Тэгээд Dallas Mavericks-ийн нөгөө нэг 4 сард хийсэн Doge-оор хийсэн гүйлгээ 6,000 давсан гэж ярьчлаа. 6,000 гүйлгээ Doge-оор хийсэн гэж ярьчлаа. Оо вау тийм. Тэгээд team Mark Cuban team tweet хийсэн чинь Robinhood-ийн CEO золиод шүү дээ Alex лөө. Тэр Twitter-оор хариулангуутлаа Robinhood-ээр байдаг бүх coin-уудыг одоо гадагшаа шилжүүлэг хийх боломжтой болох тал дээр одоо ажиллаж байгаа гэд бичсэн байлээ. Ер нь бол тийм крипто дуудаж байгаа хүмүүс бол ер нь Robinhood хэрэглэдэг шүү дээ. Нэг шинээр орж ирж байгаа асуудал хэрэглэдэг. Яг coin шилжүүлж болдог учраас тийм. Шилжүүлж болохгүй болохоор ч бид нар farm хийж болохгүй, өөр exchange руу оруулаад өөр төрлийн жижиг coin авч болохгүй. Тийм асуудал байна. Тэгээ market нэрээ амар sense гэсэн. Хамгийн том ньюсүүдийн нэг бол ягаад Ethereum all time high гэсэн тийм. $2731 хүрсэн байсан. Сайн харж багт. Тэгээд энэ бол тэр бол айгуу тийм том мэдээлэл. Тэгээд гарууд бол Ethereum Bitcoin-ээс илүү үнэлгээтэй болчих юм бол altcoin гэж дуудах байлгүй. Defiant-аар. Тий. Тэр нэр сонирм байгаас тий. Ethereum хамгийн үнцэнтэй project болчих юм бол altcoin гэж дуудахаар утгагүй болчих. Тэр altcoin чинь буруу нэршил болоод төвөрчиж байгаа байхгүй тий. Бас өөр нэршил гарах хэрэгтэй л болох. Тийм. Тэн дээр нэмээд бас спорттой холбоотойгоор бас хэдэн мэдээ гарсан байлаа. Тэр нь яасан бэ гэхээр одоо 2021 оны Америк хөлбөмбөгийн draft одоо болох гэж байгаа тий. Тэрэн дээр одоо нэгдүгээр round биш нэгдүгээр pick-ээр нэгдүгээр сонголтоор гарах магадлалтай байгаа Trevor Lawrence гэдэг нэг залуу байгаа. Тэр болохоор Adidas-тэй гэрээ хийсэн, Gatorade-тэй гэрээ хийсэн байгаа. Sponsorship-ний гэрээ. Тэр компаниудтай гэрээ хийсэн. Тэрэн дээр нэмээд бидний хэрэгэлдэг нөгөө криптогоо track хийдэг Blockfolio-тэй бас гэрээ хийсэн гэсэн мэдээ гарсан байгаа. Blockfolio чинь FTX exchange бас acquire хийсэн шүү дээ. Тэгэхээр дахиад сайн банк нэг байгаа байхгүй. Сайн банк нь чинь одоо Solana-г сурчлаад байгаа тий. Solana $3 ахт нэг гар Solana ингээ overvalued гэсэн чинь доотлон Twitter-ээр юу хэлээ. Чиний байгаа бүх Solana чинь би $3 бодлоо. Fuck you гэж тий. Тэгээд бид нар бас crypto юу валютаа ингээд зарсан авснаа тэмдэглэхдээ Blockfolio хэрэглэдэг айгу хэрэглэхэд ажгүй app байгаа тий. Яа. Тий. FTX судалж байгаа айгу хурдан болсон. Тэрнээс өмнө нөгөө янз бүр ингээд апдейтууд явж маваад ингээд refresh ихтэй удаад идэх гэсэн баг. Тэрийг болцсон айгу сайн болсон. Тэгээд тэр sponsorship нь болохоор бүх нэг төлсөн төлбөрөө криптогоор хийнэ гэсэн. Тэгээд тэр саяны ярьсан Trevor гэж залуу болохоор crypto portfolio-го юугаар хэлсэн гэхээр Solana, тэгээд Ethereum, тэгээд Bitcoin энэ гурваар эхэлж байгаа гэж хэлээ. Тэгээд саяны ярьсан FTX гэдэг exchange чинь бас нөгөө нэг урдны хэдгээр эпизодээр ярьж илаа. Miami Heat-тэй гэрээ ихэд ойрхон байгаа гэдгсэн тий. Тэгээд 2-7 хоногийн өмнө 3-7 хоногийн өмнө тэр grand finalized болоод 19 жилийн 135 сая гэрээ хийсэн мөлий Miami Heat-тэй. Оо вау 19 жил. Тэгээ 19 жил яа Miami Heat сурсан юм уу? Тийм. Тэгэхээр нөгөө нэг American Airlines Arena гэдэг байсан бол одоо FTX Arena болсон байна. Miami Heat-ийн тоглолтог стадиум. Оо вау. Crypto exchange нэртэй болчихсон. Тэгэхээр that's something. Тэгээ угаасаа Miami-гийн нөгөө нэг mayor ч бас дээр хэдүүл episode дээр ярьж өстэй тий. Ер нь crypto friendly болох зорилготой байгаа гэж хэлсэн байсан. Тийм. Тэгээд энэ дээр нэмээд бас хэлэхэд Америк хөлбөмбөгийн Kansas City Chiefs тоглолтог Sean Colton гэж залуу байгаа. Тэр болохоор яасан гэхээр 2021 онд хийсэн бүх юу цалингаа биткойн руу шилжүүлээд биткойноор авах болсон гэсэн тийм мэдээ орсон байгаа. Тэгээ мөнгө давлцсан яриадсан залуу мөн үү? Тэр ондоо байхгүй. Тэрнээс ондоо. Тэр яг нэг 2 билүү 3-7 хоногийн бас тийм мэдээ байсан тий. Өөр нэг тоглож байсан. Зөв. Тийм тэрнтэй нэгдээд энэ болохоор бүх 2021 онд орсон цалингаа биткойн
болгож авъя гэж хэлсэн байгаа байхгүй. Миний бас summary дээр бичих мартсан тэр Wyoming гэдэг мууж шүү дээ. Одоо хамгийн crypto friendly мууж болно гэж яриад байна. Тэгсэн чинь Wyoming чинь одоо decentralized autonomous organization гэдэг DAO-г яг одоо LLC маягаар одоо компани гэж хүлээн зөвшөөрнө гэдэг хэвчээ л нэрэ. Тэр бас аягүй лайны үссэн байлээ. Тэр Wyoming-аас гарсан DAO болгон одоо юу гэдэг хуулийн өмнө үүрэг хариуцлага хүлээх боломжтой. Дээрээс нь одоо юу гэдэг ямар нэг өмчтэй байх боломжтой байж байгаа байхгүй. Тэгээд энэ бол аягүй том ньюс байлаа тий. За тэгээ миний хувьд нь иймэрхүү байна. Юуны маркетинг тухай ярихаар Missouri-га сайхны репорт гарсан байсан. Тэгэхээр 2019 онд хэд л DeFi дээр нийт явсан хакууд маань 280 сая доллар хулгайд алдсан юм л да. Тэгээ одоо bull market-тай холбоотойгоор зөндөө хакууд явж байгаа. Хажуугаар нь rug pull гэж зөндөө юмнууд явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг crypto space дээр хамгийн их дутагдж байгаа бүтээгдэхүүнүүдийн нэг нь болохоор хөрөнгө оруулалтын insurance гэдэг ойлголтоо байна. Тэгэхээр insurance-ийн space дээр NXM гэдэг төсөл байдаг. Тэгээ Nexus Mutual гэдэг. Nexus Mutual маань хэрэглэд аягүй төвөгтэй. Одоо би Nexus Mutual хэрэглэдийн тэнгууд reward авах болгонд Ethereum-ийн юун дээр гүйлгээ хийн. Гүйлгээнийхэн төлбөр 8 өндөр, reward-наас өндөр төлбөртэй. Тэгээ заавал тэрийг 7 хоног бол авах хэрэгтэй. 7 хоног авахгүй бол reward нь хүчингүй болчихдог. Тэгээд за болийн өстө ядаргаатай маань токен гаргаа зарыг гэдэг нь токеныг чинь 90 хоног төгсдөг байж байгаа сайхан 30 хоног болсон. Тэгтээ 30 хоног гэсэн амар өндөр байгаа сте. Тийм шүү дээ. Тэгээд айгуу тийм хэрэглэхэд төвөгтэй. Тэгсэрнээ одоо чинь тэр даталын төлбөрийг өгөх болгонгууд уулын заавал Ethereum блокчейн дээр тэрийг хийх албагүй байхгүй. Төлбөр нь одоо чинь өөрөө юу гэдэг layer 2 дээр чинь гэдэг юм уу эсвэл бүр яг SM дээр тэгтээ тэгвэл хак болсноо үгүй юу угаасаа хүмүүс бөөнөрөө тэрийг чинь харж байгаа шийдвэрийг гаргаад тэгээд тэр мөнгөний өгөх үгүй юу одоо compensation өгөх үгүй юу шийддэг байхгүй. Тэгвэл тэр үл заавал блокчейн дээр байх шаардлага байхгүй. Ийм айгуу үнэтэй юм процесс болгоцсон нэг ийм төсөл үүдийн. Тэгсэрнээ яг хуу зах зээл дээр яг хуу яг энэ төрлийн нөгөө үйлчлэгээ үзүүлж байгаа төслүүд айгуу цөөхөн. Тэгэхээр энэ дээр айгуу сайн өрсөлдөгч тэгээд айгуу тийм тэргүүлэгч мандатч бас шаардлагатай байна гэсэн хэрэгцээг бол бид зүйлүүд бас харуулдаг байна. Тэгэхээр хоёр өрсөлдөгч төсөл бас байгаа юм. Тэгэхээр нэг нь болохоор Soteria гэдэг нэг юм төсөл гарчиж. Coin Sot байсан баха. SOT тэр хавцаа. Тэгээ энэ болохоор Binance Smart Chain дээр байгаа төслүүдийг бүгдээр ингэ бас ингэж даатгах зорилготой юм төсөл гарсан юм байна. Тэгээ market cap нь бас айгуу багтай. Тэгээ бас одоогоор 346% юутаар APY-тайгаар farm хийх боломжтой. Ийм төсөл гарсан байна. Тэгээд Unslashed Finance гэдэг ийм төсөл бас гарсан байна. Тэгээд энэ төсөл маань болохоор Ethereum дээр байгаа зөндөө олон төслүүдтэй бас ажиллаж байгаа юм байна. Тэгээд market cap нь бас хөөрхөн бага. Тэгээд ийм insurance-ний тал руугаа ажиллаж байгаа ийм төслүүд бас байгаа юм байна шүү. Тэгээд өргөжлүүлээд ярихад Matic-тэй зад буужсан тийм. Matic нэрээ жиг утгаараа буужчихлаа шүү. Тэгэхээр Ethereum нөгөө transaction fee-тэй холбоотой асуудлыг ерөөхдөө шийдвэрлэнэ гэдэг. Ethereum-ийн community-тэй илүү friendly. Одоо Cardano гэдэг шиг нэг тийм шууд одоо Ethereum-ийг л одоо бараг будаа болгоно, алан тална гэж ярьдгүү. Зүгээр яг гүйлгээний дээрээс нь development тал руугаа яг EVM chain-тэй яг бүрэн integrate хийцэн. Одоо чинь Ethereum зориулаад application хийцэн хүн 10 минутын дотор Matic руу шилжих боломжтой. Тийм нөгөө user friendly те developer friendly гэсэн одоо код бичдэг хүний хувьд өшөө нэмж юм сурах шаардлага байхгүй. Шууд application-ыг шилжүүлэх боломжтой. Тийм орчныг бүрдүүлнэ гэж ерөнхийдөө Matic минь яриад байгаагаа онцлог. Phantom бас тэгээд байгаа. Binance Smart Chain бас яг тэр адилхан use case дээр ажиллаж байгаа. Phantom бас хөрөнгө оруулалт авсан билээ шүү дээ сая тий 15 сая. Ухаанаас ямар компанисэн блэ? Би өчигдөр харж ирсэн. FTX бас хөрөнгө оруулалт хийдсэн шүү дээ. 1 сая доллар ч $1 сая шууд Phantom бодлож аваадсан. Маркетээс. Phantom бас ер нь бол айгүй traction ихтэй байгаа. Matic дээр Aave гарцсан. Aave гарангуудаа Aave дээр нөгөө deposit хийгээд хүүгийн орлого авдаг. Тэрэн дээрээс нэмээд Matic-ийн урамшууллаа өгөнгүүд айгүй өндөр хүүтэй болцсон. Тэгээ Aave дээр бас дахиад нэг proposal явж байгаа. Тэр нь болохоор Aave Ethereum дээр Aave дээр гэсэн Aave-га урамшууллаа өгье гэж мэдчихэж байгаа. Тэгээд тэрийг айгүй Matic дээр ч гэсэн өгөөд эхэлчих юм бол бүр айгүй bullish. Тэгээ ер нь бол маш өндөр market cap-тай. Ethereum одоо DeFi space дээр яг танигдсан төслүүд маань Matic руу гараад эхлэхээр Matic маань өөрөө анхаарал татж эхлэхэд байгаа учраас ерөнхийдөө өнөсөж байгаа. Зүгээр нэг pump биш. Яг хацэл нөгөө Matic-ийг одоо илүү таниад одоо хүлээн зөвшөөрч ийнэ гэсэн санаа. Hyperchain гэсэн байна. За. Тэгээ 15 сая investment гэд гарсан байл явчих төр. Phantom бас хэд хэдэн юуны засгийн газруудаас ажилладаг. Афганистаны засгийн газруудаас ажиллаж байсан хэд хэдэн төслүүдийн health ministry гэдэг. Тэгээд үргэлжлүүлэх юм бол Band Protocol бас нэг 13-аас 15 дээр ерөөхдөө accumulation буюу яг нэг хүмүүс аяг цуглуулдаг зоонууд яваад байгаа байхгүй. Тэгээ нэг 18 руу 19 руу савчаад буцаж унаад байгаа тийм. Тэгээ Band дээр бол on-chain data харах юм бол
юу харагдсан бэ гэхээр одоо энэ зурган дээр харах юм бол тэр бор зураас нь болохоор юу хэлээд байгаа. Маш их хэмжээний бандтай байсан хүмүүс одоо whale гэж яриад байгаа тийм манай халимнууд. Тэр халимнууд маань бандыг $20 хүрсний дараа нэлээд зарж эхлээд тэгээд сая чинь нэлээд урт хугацаанд одоо баг ярих юм бол 20 оны 9 сараас хойш ерөнхийдөө банд маань 9 сарын хугацаанд яг нэг тодорхой рейнж дээр ерөөсөй баригдаад байгаа байхгүй. Би биткойнтэй харьцуулах харьцаа нь бол үнэсгүй. Тэгээ харин халимнууд маань эцээцэд сая сүүлийн 2 сарын хугацаанд маш их хэмжээний бандыг цуглуулж эхэлсэн. Тэгээ үнэн маань ерөнхийдөө тэрийг гүйдэж амжаагүй. Үн дээр харагдах боловч яг ерөнхийдөө фундаментал талаас харах юм бол банд маань айгүй хүчтэй байгааг харуулж байна. Тэгээ social volume-ыг харах юм бол төсөл маань оргил юм дээр очихоор ерөнхийдөө social дээр хүмүүсийн нөгөө дурдтал айгүй өндөр болдог. Тэгээд overvalued буюу хэтэрхий хөөсөрч эхэлж байна гэдгийг харуулдаг. Бандын хувьд сая хамгийн өмнөх $20-ийнхаа үнэлгээнд дээр сая $20, $22 руу орж ирэхдээ social volume маань тэгтлээ өмнөх шиг өндөр өсч чадаагүй. Тэгэхээр дахиад цаашаа өсөх бас боломж байгааг харуулж байгаа. Тэгэхээр энэ хүү үзүүлэлт маань бас сайн байгаа. Дээрээс нь MVRV гэдэг сүүлийн 30 хоног, сүүлийн 90 хоног банд худалдаж авсан хүмүүсийн ашигтай байдлын датаг харах юм бол хүмүүс тэгтлэх өндөр ашиг хийж амжаагүй. Нэгсэндээ сүүлийн 90 хоног худалдаж банд худалдаж авсан усууд ерөнхийдөө нэг сүртэй ашиг хийгээгүй, зарим нь жоохон алдагдaltaй, зарим нь жоохон ашигтай гэх мэт тиймэрхүү байдал байгаа. Тэгэхээр энэ хүү үнэн дээр одоо жишээ нь бандтай улсууд зарах incentive буюу зарах одоо шаардлага бага. Яг л асар хэмжээний ашиг хийж амжаагүй учраас. Тэгэхээр яг тэр үзүүлэлтээ харах юм бол бас банд маань аяга буулж байна гэсэн. Юун дээр exchange дээр supply маань огцон буурж байгаа сайн нэг огцон өсөлт болсон. Энэ маань ERC20 буюу Ethereum дээрх бандын хэмжээ ерөөхдөө буурсантай холбоотойгоор exchange руу шилжүүлж байна гэдэг CEO маань сайхан мэдүүлэг хийжсэн. Тийм учраас яг энэ үзүүлэлтийг харах юм бол энэ маань neutral гэж хэлж болно. Хэдий exchange руу ихээр орж ирсэн ч гэсэн энэ маань нөгөө нэг exchange дээрх ERC20 supply-ыг хэсэг зорилготойгоор эргэж орж ирсэн тийм supply байгаа шүү манайхаа. Тэгээ байрны тухайд бол тийм байлаа. Өргөжлүүлэх байр дээр буулшаа гэдгийг сануулгыг хүссэн юм аа. Тэгээд сүүлийн бас том партнершипүүд өдөр болгон шахуу багтуулдаг. Тэгээд нийт Oracle request маань 4 сая гараа авсан. Тэгээд үүний хувьд болохоор 17 60-тай 17 50-тай байсан байна. Энэ зургийг авч явах. Тэгээд яг уу криптогийн tax нэмнэ гэдэг бас Biden яриад байгаа. Тэрнтэй холбоотойгоор яг уу хэрвээ тэр батлагдаад явчих юм бол цаашаа tax-тай холбоотойгоор сөрөг бас нөлөөнүүд байж магадгүй. Ягаад гэвэл tax өндөр болохоос өмнө tax бага байгаа дээр ашиг аваад бага ашиг дээр tax төлөх шаардлага өндөр байж магадгүй хүмүүс тэр тэрийг бас бодох нь зүйтэй хаа. Тэр нь бол маркетинг апдейт. За яран эцэст нь пуужин дах зоос. Тэгэхээр пуужин дах зоос дээр гайгүй бас market cap багтай зоос олсон. Ер нь бол байн энэ чинь 400 сая маятай байгаад гэдэг бол энэ удаа 43 сая долларын байна. Market cap-тай MPH гэдэг төсөл. Тэгээ 88 MPH гэдэг MPH нь peer үлээ mileage per hour. Miles per hour. Тэгээд яг нөгөө нэлээд хурдан биш баслаа. Тэгээ айгу хурдтай гэсэн санааг хэлэх гээд ах шиг байгаа. Тэгээд вебсайт энэ нь бол айгу тийм нүдэнд айгу тийм тусгал жоохон catchy тийм вебсайттай. Тэгээд энэ хөтөлбөр маань яасан бэ гэхээр саяхан Bancor дээр liquidity mining rewards-тойгоор болохоор governance дээр pass-ыг гаргаж ирсэн. Тэгэхээр муу төслүүд хизээч ингэж гарч иж чаддгүй. Bancor-ын community бол маш идэвхтэй. Тэгээд сайн төслүүд дээр энэ хөө урамшуулмын дандаа явдаг. Aave, BTC, Link гэх зэрэг төслүүд дээр аяг явдаг бол энэ MPH маань сүүлд нэгдсэн хоёр жижиг төслүүдийн нэг байсан. Тэгээд энэ бол айгүй сонирхол татаад үргэлжлүүлэн судалсан. Тэгээд энэ хүү төсөл маань давтагдчихгүй тийм шинэ солиушныг DeFi space дээр бий болгож байгаа. Тэр нь юу вэ гэхээр zero coupon bond буюу тэр бондон дээр купон гэдэг ойлголт байдаг. 6 сар болгон купон буудаг бол ямар ч купон төлдөггүй бондыг zero coupon bond гэдэг багхгүй. Тэгэхээр жишээ нь $100 face value-тэй бонд байлаа гэх юм бол 100-аас бага үнээр худалдаж аваад эцэст нь бонд маань mature хийгээд дуусгаад $100 авдаг. Ерөнхийдөө уламжлалт санхүүгийн мэдлэг сайтай хүмүүсийн хувьд шууд мэдж байгаа. Тэгээд энэ хүү төсөл маань хамгийн өргөмжт нь яах вэ гэхээр DAI, USDC гэх мэтлэн өөр гэсэн хүүгийн орлоготой нөгөө stable coin-уудыг эсвэл төрөл бүрийн тийм одоо токенуудыг deposit хийгээд тэрүүгээр шинэ бонд гарна. Тэгээ бонд гаргангуудаа бондынхаа орлогыг шууд урьдчилаад авчин. Тэгээ дараанд нь бонд чинь mature хийнгүүт тэрийг нөгөө нэг мөнгө өсөлттэй мөнгө эргүүлээд авчин. Тэгэнгүүтээ хажуугаар нас бонд гаргаад бондо sushi swap дээр оруулангуудаа трейд хийх боломжтой. Тэрнээсээ trading fee энэ төргээд аваад явчин. Дээрээс нь MPH гэдэг өөрсдөө зоосовч гисэн урамшуул өгдөг. Ийм сүүлийн үед бас анхаарал татчих хийж байгаа хараахан бас
хүмүүсийн сайн таньж мэддэг болж амжааг нэг ийм төсөл байна. Тэгээд энэ төслийг та бүхэндээ буужнах цаасаар санал болгож байна. Тэгээд Bancor гэдэг exchange-с худалдаж авч болно. Хамгийн бага слипчтэйгээр ерөөдөө худалдаж авах боломжтой. Бас дээрэс нь mining rewardsтай. Mining reward нь MPH deposit хийх юм бол 35% rewardтай. Bancor token-ыг хийх юм бол 102% rewardтай. Тэгээ Bancor exchange-ийн ялгаатай нь хоёр зоосыг тэнцвэр хэмжээгээр хийх шаардлага байдгүй. Тэгээд нэг зоосоо хийж болдог. Тэгээд уламжлалт AMM Uniswap шиг төслүүд төр байдаг. Impermanent loss гэдэг зүйлийг үгүй хийж чадсан. Маш инновацлог төсөл байгаа. Тэгээд үүнийг далимдуулаач гэсэн бүгдээрээс Bancor-ыг хэрэгжилж үзээрэй гэж та бүхэнд бас урамшуулж хэлэх байна. Тэгээд MPS төсөл байна өөрөө total value locked гэдэг нэг ойлголтууд байгаа даа тийм DeFi төслөөс дээр тэрүүгээрээ 45 сая доллар одоо locked болсон. Тэгээд цаашдаа ч ийм тогсно гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн дугаарыг сонсон та бүхэндээ баярлалаа. За тэгээд хоёулаа өнөөдөр яг зөв байр олсон шүү дээ. Тэгэхээр таалагдсан бол лайк хийгээд subscribe хийгээд share хийгээд дараагийн дугаараар уулзцаа. Баярлалаа.